За өнөө өглөө би нэг 5 цаг 20 минут тавьцаа. Энэ нэлийн хэцүү мэдрэмжтэйс ирсэн л дээ. Яг цэжнийхээ айгуу хүнд оргоод. Тэгээ тэр мэдрэмж нь юуны талаар байсан бэ гэхээр яг уу ичгүүрийн талаар байсан. Миний амьдралд нэг тохиолдсон зүйл. Тэгээд би тэр үед бол яхаа аргагүй яг өнгөрснөө дотроо тоглоулаад байсан л та. Дотроо одоо би ер нь тэр үед тэгчихгүй яав та тий. Тэр үед надаас тэгж асууж авсан зүгээр үннээ хэлэхгүй яав та тий. Үннээ хэлэхгүй хаацалах гэж явж байгаад миний үсээгүй зүйл надад тохиолдчихлоо. Тэр нь би өөр нэг тий өөрийнхөө хүндэлж явдаг хүнийхээ урмыг хугалчлаа. Тэгээд ер нь бол тэхгүй яав та, инхгүй яав та. Ямар ич хүртэй зүйл вэ гэж бол дотроо айгүйх боц. Ямар ич хүртэй зүйл вэ? Ямар хэцүү мэдрэмж вэ? Гэт. Тэгээд тэр үед те өнгөрснөө бодоод цааш нь ургуулж бодоод тэр чи айгүй хүнд оргоод би чи орон дотроо хөвтөж байгаа шүү дээ. Босох ёстой те босох хэрэгтэй гэдгийг мэдж байгаа ч гэсэн тэр хүн мэдрэмжтэйгээ байгаад байсан. Тэг яг би тэр үедээ тэр мэдрэмжтэйгээ байх гэж хичээжсэн. Гэхдээ яг өмнө нь бол ингээд би те одоо цагтай бай, тэр зүйлтэйгээ бай, орон зайг нь гаргаж өг гэж зөндөө хэлжсэн боловч яг тэр үедээ намайг те би өөрөө тэр мэдрэмжтэйгээ байх гэдэг бол утгагүй санагдчихсан. Юу мэдрэмжтэйгээ байх? Тийм хэцүү мэдрэмжтэй байхад яаж тэнтэйгээ байна гэж юу гэсэн ч үг юм те. Гэхдээ тэнд чүд орлого те явж исэн. Яг тэр үедээ тэр мэдрэмжтэйгээ байх гэсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа нэг үсэн чи би шал өөр бодоо явцсан байсан. Өнөөдөр юу хийх вүлээ? Босох уу, яах уу, ийх үү гэд бодоо явцсан байсан. Тэгээ би дараа нь босч ирээд нойлын өрөөнд орохдоо бас дахиад нөгөө нэг мэдрэмж нь яг өөр бодоод эхэлсэн те. Би ингээ өөр юм хийж байгаа ч гэсэн цаанаа нэг тийм доогуур түвшинд байгаа л гэдэг. Та нар мэдж байгаа л. Цаанаас яг бодол нь те тодоо юушгүй ч гэсэн нэг л 70 хувьсрын түвшинд нэг зүйл бас зоол гэдэг байгаа л гэдэг. Тэр үед миний бас нэг хийсэн юм юу вэ гэхээр би ерөөсө дотроос яг юу гарах гээд байгаа те юу хэлэх гээд байгаа тэр хүнд зүйлийг яг байгаагаар нь нин уухгүйгээр талны өмнө өөртөө гарах гэж хичээсэн. Тэнгүүт юу нь бол айгүй тэр чин тэнэг харагдана л та тий. Өөртөө би бол айгүй хорож эхлэв. Чи яагаад ингэж байгаа вэ? Чи яагаад тэгчихэж байгаа юм бэ тий? Чи тэгчэж болох байсан шүү дээ. Тэгчихгүй яасан юм бэ? Ямар ич хүртэй юм бэ? Ямар санаа зовмоор гэд. Одоо тийм байдлаар ингэж шууд гарч ирж байгаа тэр мэдрэмж. За тэгээд тэрний дараа би бясалгалаа хийх гэж үзсэн л дээ. Бясалгалаа хийхэд бас л хэцүү. Бас л тэр юм гарч ирээл. Тэр үед би бас аль болох дотроо бясалгалаа хийх гэж оролдож байхад тэр зүйл рүүгээ сатаарах үед одоо ноутинг гэдэг арга байдаг. Тэр нь тэмдэглээд өнгөрөх. Тэрний үс үг гэхээр хүн өөрөө дотроо энэ ичгүүр байна гэж анзаарч өнгөрөөж байгаа. Ичгүүр байна. Тэр мэдрэмж гарч ирэх үед ичгүүр байна. Тэгээ энэ бол би зүгээр нэг жишээ авч байгаа боловч энэ ямар ч хүнд мэдрэмжээр яригдчих болно. Ерөнхийдөө нэг иймэрхүү процессор л явж байгаа. Тэр мэдрэмж гарч ирлээ. Маш хэцүү байна, оргин тийм. Тэр хэцүү мэдрэмж гарч ирэх үед бид нар хамгийн анхны стигт бол зүгтах. Тэгэхэд бол тэр үед тэр зүйлтэйгээ байл гэж хэлдэг. Тэр зүйлтэйгээ орон зайг нь өг. Тэг яг энэ бүхний эцэст би зөвхөн өөрийнхөө туршлагаас хуваалцаж байгаа. Миний ярьж байгаа зүйл зарим хүнд хэрэгтэй ч магадгүй, зарим хүнд хэрэггүй шиж магадгүй. Тэгээ би бол өөртөө зохиолдсон зүйлийг яг деталлуудыг нь хэлэхгүйгээр яг л 100% үннээ хэллээ. Тэгээ энэчнээс хідэн зүйлийг бол би зур бодсон юм. Таар сонирхолтой санагдаж магадгүй. Нэгдүгüүрт нь бид нар
хүнд мэдрэмжийг анзаарах үед, орон зайг нь өгөх үед яг уу үнэхээр яг хамгийн болох хэрэгтэй те болол гоё зүйл нь юу вэ гэхээр бидний тэр ухамсар гэдэг зүйл яг хязгааргүй тэнгэр шиг те. Тэр дунд бид нар тэр мэдрэмжээ байгаагаар нь анзаараад өнгөрөх те. Ийм мэдрэмж гарч ирлээ, үйл шиг гарч ирлээ. Тэнгэр тэгвэл яаж те бахан янз бүрийн хэлбэрт орж байгаад өнгөрөөд явдаг шиг өнгөрөөд явж байна гэж анзаарах. Гэхдээ яг бодит байдал дээр тэгэх маш хэцүү байдаг. Миний бодлоор бол анзаарахад бол яг тэр зүйлээ болж явах үед анзаарахад бол хэцүү. Тэр үед бол те нэг бүдэг бадаг 10% тай л анзаардаг. Яг гэвэл тэр зүйл чинь чиний таригдлахаа бүх зүйлийг эзэмшсэн байгаа үед тэгж тайван анзаарч өнгөрөх бол хэцүү. Гэхдээ тэр бол миний бодлоор бол боломжтой. Тэр гэхдээ тэхгүй байлаа гэд тэр зүйлээ 10% анзаарч илаа гэд тэр үр дүнгөө хэрэггүй гэсэн зүйл биш. Тэр бол харин ч яг зөв зүйлээ хийж яах гэсэн үг. Тэгэд яг тэр зүйлээ болж байгаа үед нь анзаарахгүй ч гэсэн болоод өнгөрснийхэн дараа чи өөрийгөө сатаарсан байгаа үед тэр зүйл маань болоод өнгөрчлөө гэж өөртөө баг зэрэг тэмдэглэх нь бас хэрэгтэй зүйл байдаг. Энэчнээс хамгийн чухал зүйл нь юу вэ гэхээр бид нар тэр зүйл нь байгаад байна гэдэг дээр төлөвлөрдөг тийм үү. Энэ хэцүү мэдрэмж байгаад байна шүү дээ. Байгаад шүү дээ тий. Одоо намайг одоо 7 хоногийн имсэлгал явж байхад нэг охин тэгж хэлчихсэн. Энэ зүйл чинь байгаад байна шүү дээ багшаа тий. Байнга буцаж ирээд байна шүү дээ гэж хэлсэн байдаг. Гэхдээ энд бидний нэг анзаараагүй зүйл нь энэ зүйл чинь бас буцаад явж гин гэдэг зүйл. Энэ мэдрэмж чинь хичнээн орж иж байгаа ч гэсэн нэг л мэдгүй чи өөр юм бодоод өөр юм төвлөрсөн өөр юм хийгээ явцсан байдаг. Тэгэхээр энэ зүйл чинь бас хамтдаа. Энэ зүйл чинь ирж байна гэдэг нь энэ зүйл чинь явж байна. Тэгээ энийг буддизм биднэрт сурах гэж хичээдэг. Аницча гэж хэлдэг. Бүх зүйл төр зүрийн. Бүх зүйл өөрчилж, хувьсаж, өөрчлөгдөж идэг. Хэрвээ бид нар энэ мөн чанарыг ойлгох юм бол цаанаасаа бидний зовлон нэмрээд ирдэг. Тэг яагаад ч бид нар хүнд мэдрэмжэн дээр буцаж ирээд байна те эн чинь байнга ирээд байна гэдэг дээр төлөвлөрдөг. Гэхдээ эн чинь бас явж гин шүү дээ гэдэг талаар харахад миний бодлоор бол шүү дээ. Аягны талаар ус ийцэн байхад эн чинь тал нь хоосон байна шүү дээ гэхээс илүү тал нь дүүрэн байна шүү дээ гэж харж байгаас ялгаагүй. Баг зэрэг ингэж харах нь надад л баг зэрэг хэрэгтэй байгаа юм шиг санагддаг. За хоёр дахь зүйл нь би толны өмнө тэр мэдрэмжийг илэрхийлсэн гэсэн шүү дээ тийм. Тэр үед надад давхар мэдрэгч байгаа зүйл нь эн чи ямарс инээдтэй бэ гэж бодож байгаа. Яг нь тэр зүйлээ илэрхийлж байгаа ч гэсэн бас миний бас нэг 10% чи ямар жоохон инээдтэй юм бэ гэдэг бодол орж ирж байгаа байхгүй. Би өөрөө лөгөө хүүе чи ингэчгүй яасан тэгчгүй яасан гэд тэрийг яг илэрхийлээд гаргаад ирэхээр сонирхолтой санагдав. Тэгээ өмнө би cognitive fusion гэдэг ойлголтын талаар ярьж байсан байж магадгүй. Хүн бодолтой уусаад орцсон үед бодолтойгоо нэг болцсон тий өөрийгөө тусгаарлаж чадахгүй үед хэцүү байдаг. Тэгээд терапийн ямар нэг cognitive diffusion гэж юу байдаг вэ гэхээр бид нар бодлосоо өөрийгөө салангад харж байгаа хэлж байгаа. Яг тэр бодлыг тий сэтгэл хөдлөлийг үйл өнгөрч байгаа юм шиг анзаарахыг хэлж байгаа. Тэгэхээр энэ бол бас яг тэрэнд тусалж байгаа юм шиг санагдсан. Миний дотор ийм нэг зүйл тий миний дотор байгаа ийм нэг зүйл ийм зүйлүүдийг хэлэх гээд над руу хурууж ичлээд байна гэдгийг анзаарч байгаа. Тэгээ тэр үед бидэрт одоо дотоод шүмж гэж байдаг тийм үү? Бидний дотор бидрийг байнга шүмжлэх гэдэг чи ингэж байна. Тэгээд ингэчгүй байсан, тэгчгүй байсан. Ямар сан зумаар ичүүртэй гэдэг байгаа. Тэр дуу хоолой илэрхийлэгдэх үед цаанаасаа сулраад эхэлдэг. Хүчээ алддаг. Тэгээ ингээ ер нь бодоод хахад миний нэг боддог зүйл нь хүнд мэдрэмж яагаад улам хүндрээд идэв гэхээр бид нар тэрэнд нь орон цагаа өгдөг. Бид нар тэр мэдрэмжийг сонсоё ч гэж боддгоо. Хүлээн зөвшөөрдөггүй.
тэр мэдрэмж нь гарч ирэх гээд хэцүү байгаад байхад ямар хэцүү байна гэд тэр зүйлээсээ зүхтаад байдаг. Ерөөсөө л өөр юмд анхаарлаа хандуулъя. Эсвэл ямар нэгэн байдлаар арх уун, тамхи татна, юу ч үдийн тий тоглоно, уцаа орлоно. Тэр тухгүй мэдрэмжийг яаж иж байгаас зүгтдэг. Гэхдээ тэрнтэйгээ байна гэж байдаг. Гэхдээ миний бодлоор тэр мэдрэмжтэйгээ байгаад ирэхээр тэр мэдрэмж нь чангах нь аяндаа л багасдаг. Яг гэвэл тэр чинь чамаас чангаагаад юм гарч ирэхгүй болохоор сүүл рүүгээ за энэ бүр намайг бүр тий байгааг мэдсээр үжиж бүр тоохгүй байна гэж эхэлж байгаа юм шиг тий. Гэхдээ яг эсрэгээр зүгтаагаа тий янз бүр болоод ирэхээр тэр мэдрэмж чи өөрийнхөө хүссэн зүйлийг тий авч чадахгүй байгаа юм шиг тий. Тэгэхгүй яг бүрэн дуу хоолойг нь гараад ирэхээр тэр зүйл чи хүссэн зүйлээ аваад өөрийнхөө аясаар алга болох боломж нь орж ирдэг. Тэр нь эцээц бид нар өөрийн мэдрэмжийг 100% удирдах чаддаггүй. Мэдрэмж гэдэг зүйл цаанаасаа гарч ирэхээр үедээ гарч ирдэг, явах үедээ явдаг. Бид нар морийг хүчээр ус уулгуулж чадахгүй. Гэхдээ бид нар морийг ус руу төхөөлж өгч чадна. Усаа уух үг нь бол морь өөрөө л битнэ. Тэг миний бодлоор иймэрхүү хандлагатай байвал ер нь хүн өөрийн хэцүү мэдрэмжүүдийг давж тулахад хамаагүй амархан. Хичнээн бид нар тэр 100% өөрийнхөө яг хүссэн юмыг мэдэрч чадахгүй ч гэсэн бид нар чиглүүлж төхөөлж өгч чадна. Тэрнээс илүү биднэрт нэг хийгээд ах зүйл байхгүй. Бясалгалч гэсэн тийм мэдрэмжийг гарч ирэхэд хүчээр тэрийг алга болоо. Чи битгий бод гэж хэлдэг. Харин зүгээр яг эсрээрээ тэр зүйлээ бодол нь гарч ижээвэл гаргаж ирээ. Тэр үед нь анзаараад өнгөрөө бодол байна. Хэцүү мэдрэмж байвал хүчээр гарч ирээд байвал гарч ир. Тэр үед мэдрэмж тийм ичгүүр гэд тэмдэглээл зөөлөн тэмдэглээд өнгөрөөхийг хэлж байгаа. Тэгээд анзаараад ирэх үед бас зарим нэг зүйлүүд ажиглагдана. Би бол одоо ингээд хальт басныг анзаарах гэсэн зүйлээ ярил дотроос миний бас нэг хэсэг өөрийгөө хамгаалж эхэлж байгаа. Хамгаалж эхэлж байгаа бас нэг дуу бол анзаарагдана. Тэр маань юу гэж байгаа вэ гэхээр тий I didn't know any better буюу би тэр үед үнэхээр тэгж мэдчихсэн бол тэхэргүй байсан шүү дээ. Би үнэхээр тэр үед тэгэл чадхаараа л байж исэн байна. Чадхаараа л хийж исэн байна. Тэг мэдээж ямар ч хүн төгс байдгүй. Би ч гэсэн төгс биш, чи ч гэсэн төгс биш. Бидний ээж аав нар бусад бүх хүмүүс бүгд алдаа гаргадаг. Тэгэхээр миний дотор бас нэг дуу хоолой нь ерөнхийдөө баг зэрэг уучлалт ирж байгаа. Зөвхөн нэг юм жоохон хүчиг л төсөөлөхөд ер нь баг болохоор. Одоо тэр хэсэг маань бол чи ингээд хуруугаа жишлээд ахаар надад айгу хэцүү шүү дээ над руу яагаад хуруугаа жишлээд байгаа юм бэ гэмээр баг зэрэг гомж байгаа ч юм шиг. Ингээд ирэхээр ер нь энэ бүхнийг анзаарах нь миний хувьд айгу сонирхолтой санагдсан. Хүний дотортой янз бүрийн олон дуу хоолой хоорондоо зүрлэлтэн янз бүрийн зүйл өөртөө хэлнэ. Тэг ер нь эцэст энэ бүх процессын эцэст хүн өөрийнхөө дотор юу болж байгааг анзаарна гэдэг нь ер нь л хүн өөрийнхөө талаар илүү мэдэж авдаг. Одоо жишээлбэл би өөрийнхөө намайг энэ зүйлээс
юу хамгийн их өвтгсөн бэ гэвэл нэгдүгээр төсөө би энийг өөрөөр хийж болох байсан байна гэдэг харамсал. Харамсал гэдэг зүйл би үнэхээр тэр үед тэгсэн байсан бол зүгээр л үннээ хэлсэн байсан бол тий хаацалах гэж үннээ хэлсэн байсан бол магадгүй би одоо өөр газар байх байсан байх. Тэгээ яагаад бас ингэж энэ намайг өвтгөж байгаа вэ гэхээр би өөрийнхөө бодож исэн хэмжээнд байж чадсангүй. Би миний хамгийн том үнэлж явдаг зүйл маань үнэт зүйл маань бол өөрийнхөө үнэнч байх чин үнэнчээр байх, authentic байх. Гэтэ би тэр мөчөд өөрөөсөө урвсан байна би хаацалах гэж үзсэн байна. Тэгэхээр өөртөө баг зэрэг урам хугарч байгаа газ гадна за миний хувьд энэ зүйл чинь миний үнэт зүйл юм байна гэдгийг надад давхар сануулж байгаа. Эцэнэс харамсал байгаа ч гэсэн бас давхар сурж байгаа зүйл нь тэгвэл дараагийн удаа би өөрийнхөө үнэт зүйлийг алдагдуулахгүй байх хэрэгтэй юм шүү. Яагаад гэвэл би өөрөөсөө урвж байгаа юм шиг мэдрэмж авах нь байна. Дараа нь харамсах нь байна. Яагаад гэвэл би өөрийнхөө үнэт зүйлийг алдагдуулсан байна гэсэн үг. Тэгээ бас нэг зүйл нь би тэр нэг хүний урмыг хугалчлаа. Ер нь хэд хэдэн хүнж урам байж магадгүй. Ялангуяа тэр болсон зүйлийг бодоход нэг хүний урмыг хугалчлаа гэдэг нь би тэр хүнд надаа илүү намайг ингэж хараасаа гэсэн тийм холбор байсан юм байна. Яагаад гэвэл би тэр хүнийг хүндэлж явдаг болохоор урмыг хугалмааргүй байсан байна. Гэхдээ урмыг хугалчлаа. Тийм болохоор би өөрөөсөө ичиж байна гэдэг процесс. За нэг ийм л хэлэх зүйлүүд байлаа. Гэтэ яг хэрэгтэй байсан үгүй хүн үнэхээр мэдэхгүй байна. Гэтэ миний дотор бол нэг иймэрдүү процесс болж өнгөрлөө. Би иймэрдүү зүйлүүд бодлоо. За тэгээд хэдүүл өөрсдийнхөө болж чадах болох ёстой. Тийм юм болцгоё. Баярлалаа.